сайн байна уу? Сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Та сайхан амарсан уу? Сайхан амарсан. За суцхан уу. Математикийн дэвтрийг нээгээд өнөөдрийн цаар өдрөөр бичнэ. За, хичээлээ хийдэг. За, юу гэж юм? Процент. Хүүхдүүдээ процент гэдэг үгийг урд нь сонсч ирсэн үү? Юу гэсэн үг юм болоо? Бидний хүүхдийн. За. Хөв процент. За, хаач ядж чинь өөр мэдэх үү? Мэдхгүй юу бүгдээрээ? Мэдхгүй юу? Мэдхгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр энэ маань бидний үзэх шинэ хичээл юм. Өнөөдрийн манай хичээлийн зорилго процентын тухай мэдлэгтэй болно. Эзэмших чадвар. Тодорхой процентэд шилжүүлэх болно. 2% тодорхой шилжүүлэх болно. Ийм хоёр чадварыг өнөөдөр бид нар яах нь вэ? Эзэмших нь. Тэгэхээр зэрэг одоо энэ чадварыг эзэмшихийн тулд багш нэг даалгавар бэлтэж ирсэн. Энэ бодлогыг бүгдээрээ багаараа хамтарч ярилцсан. Энэ бодлогын өгөгдөл дээр юу өгөгдөж вэ? Багаараа хамтраад ярилцах. Юу өгөгдсөн байна уу? Дандаа тавьж байгаа. Өгөгдлийг яах нь багштай тайлбарлаж уншиж өгнө. За хугацаа боллоо хүүхдүүдээ. Болсноо. За энэ талаас багаа дугаарлаа. 1-р баг, 2-р баг, 3-р баг, 4-р баг, 5-р баг, 6-р баг. За аль багаас тайлбарлах уу? Юу өгөгдөж вэ? Уншиж өгье. Анх хоёр. Хөгжим явдлын 2, теннис явдлын 4, шатар явдлын 12. За, өөр саналтай хөхтэй нөө. За. Тий, өөр нэмэх зүйл байна уу? За, бацаад хэлээд. Нэмэх зүйл бол 40 сурагчдаас 30 сурагчтанд дугуйлан хамгаалсан. Ихсэн. Өөр нэмэх хөхтэй нөө. Өөр багаас нэмэх хөхтэй нөө. Тэгвэл бүгдээрээ санал нэг байна уу? Хурууны дүрмээ ашиглана. Санал нэгтэй байвал эрхээ өөрөөгөө дэш өргөн. За, эсрэг саналтай хөхтэй нөө. Байхгүй юу? За, нямд орж юу? За, хэлье. Шатрын дугуулангийн хөхтөд 12 руу 10. За, сайн сонсоог байна тийм үү? Эхлээд хамгийн ихэнд ямар дугуулангийн хөхт гэж байна? Зурагт. Зурагт хэдэн хөхт гэж байна? 6 хүүхэд хамрагдсан байна. Дараа нь бүжиг. За дараа нь дараа нь 10 хүүхэд. Багш нь дараагийн асуултыг тавь. Хүүхдүүдээ энэ дугууланд хамрагдаж байгаа хүүхдийн тоог энгийн батаргаагаар илэрхийлье. Яаж илэрхийлэх вэ? Гайрдна. 40-ны 36 гэдэг яаж гаргасан? За. Дугууланд хамрагдсан хүүхдийн тоо хэд вэ? 30 байна. Дугууланд нийтдээ 30 хүүхэд хамрагдаж. За, өөр. Энгийн батаргаагаар илэрхийлье. Мөхтөр. За, бодно минийхөө. 40-ны 6. Бусдын дэвтэр дээрээ бичээд явна.
За болно. Дараагийнхаа хүүхдээр хэлүүлье. 48. Миний хүүхдүүд яг дагаа бичнэ шүү. Өөр энэ багаас мөрөн. Яс дэдүү 44. За энэ багаас наман дээр. Энэ дандаа хэд гэсэн хуваартай ингийн батархай. 40 гэсэн хуваартай. За бичээрэй. Бичиж дууссан уу? Багш нь дараагийнхаа асуултыг тавья. Дараагийн хийх үйл ажиллагаа маань энэ бутархайнуудыг 100 хуваартай бутархай болгоё. За бүгднийг ажиглаадах 100 хуваартай болгож болох болов уу? Энэ нэг утгаа бүгдийн нэмэн. Нэмхүү. За өөр майдрахөө. Бүгдээр нэг тавьж Бүгдээрнгийн 2.5 шүү. дахин ихсэн. Төчийг 2.5-аар үржүүлсэн бол хүртөөрийг нь яах вэ? Мөн 2.5 дахин ихсгэн. Энэ маань тэнцүү бутархайг олох хичээлийг бид нар хэдгээр ангидаа үзлээ? 4-р ангидаа үзсэн байгаа. За бүгд дэвтэр дээрээ бичээд хариуг нь гаргана. За их хоёр гаргасан. За өөр. За эхнийхээ майдрахөө. 115. За таарч гин үү? Таарч аваад яг үү те 3-ныхаа дөрмээр илэрхийлнэ. 100-ы дараагийнхаа 2 дахьыг гаргасан хөхтэй нь хулан 120. таарч ивэл 3-ныхаа дөрмийг яг үү хэрэглээд явна. Дэлгүүн тамир. 105. За миний охин. 110. За одоо хамгийн сүүлийг үлдчихэд байна. Багш нь харж байна. За энэ багаас хэлүүлэх гэж хүлээсэн. За мөрөн. 125. Хариу зөв гаргасан уу? Энэ бүх хариу та нартай тохирч гин үү? Тохирч гин. За одоо ажиглая. 100 хуваарууд юуг илэрхийлж байгаа болоо? Багштай тайлбарлаж өгье. Хувийг 100%. 100% гэж байгаа. Өөр. Артын бутархай юу? За өөр. Баярцглаа. За. Өөр хуваар илэрхийлж байгаа. Энэ 100 гэсэн тоо хуваар илэрхийлж байгаа энэ тав юуг илэрхийлдэг юм болоо? Бүгдийг нь. За. Хэд хуваасныг. Тэгэхээр зэрэг хөртөрт байгаа тоонууд юуг илэрхийлж байгаа бол? Өөр хэлэх хүүхдээ нь үү? Санаа багаас хэлэх хүүхдээ нь үү? Хөртөрт байгаа тоонууд юуг илэрхийлж байгаа болоо? За.
За, юу гэж байна вэ? Ямар нэгэн тоо буюу альва юмсыг зөв тэнцвэр хэсэг болгон хуваагаад түүний тодорхой хэсгийг илэрхийлэх процент гэнэ. 1% За энэ хэдэн тэнцвэр хуваач вэ? 100 тэнцвэр хуваач. 100 тэнцвэр хуваасны багш нь нэгийг нь будлаа. Энийг юу гэж байна вэ? 100-ны Оо зүйтэй. Хүүхдүүдээ дэвтэртээ 100-ны 1 хэсэг маань 1% буюу 1% гэж ийм тэмдэглэгээр тэмдэглэгээ. За эхний асуулт 100-15 хэдэн процент вэ? За 15%. За одоо хэлээг хүүхдүүдээр хэлүүлье. Хатар сарвал. Танай багаас нүрзэд 5% юу? 5%. Энэ хоёр 10% юу? 10%. Их хоёр 5 англи сурагчдын хэдэн хувь нь дугуйланд хамрагдсан байна вэ? За эхлээд дотроо бодоод хариугаа хэлнэ. Бэ тийм үү? 75% нь яасан байна вэ? Бүгд 75% дугуйланд хамрагдчих. Хэдэн хүүхэнд дугуйланд хамрагдаагүй байна? 25% нь дугуйланд хамрагдаагүй байна. Хэрвээ бүгдээрээ хамрагдсан бол хэдэн хамрагдсан бэ? Оо, ястай эднэр ястай мундаг. Хэрвээ бүгдээрээ хамрагдсан бол 40-ны 40. 40-ны 40 гэдэг чинь хэдэн бүхэл хэлээ хүүхдүүдээ? Нэг бүхэл. Нэг бүхэл гэдэг маань бүтэн хэдэн хэсэг гэсэн үг үү? Нэг хэсэг буюу 100 хэсэг буюу 100% байх нь ш. Одоо бүгдээрээ нэг дадлага ажил хий. Баг дотор багш нь ийм хоёр хэрэглэгдэхүүн өгнө. Энэ хэрэглэгдэхүүний тоог яах нь вэ? Юугаар илэрхийлэх нь вэ? Процентоор илэрхийлэх нь. Багаараа хамтраад яах нь вэ? Хоёр хэсэг болж байгаад хийхнэ. Дэвтэр дээр бичнэ. За дууссан хүүхдүүд багштай мэдэгдэж байна. Эхнээсээ эхлээд дууссан байна. Ямар хурдан түргэн үйл ажиллагаатай сайн хүүхдүүд вэ? За ер нь хүүхдүүд дууссан байх шиг байна. Нэгдүгээр багаас эхлэе. Нэгдүгээр багаас хоёр хүүхэд сонгоод хэрэглэгдэхүүнээ барьж байгаа тайлбарлана. Мишель. Бусдын дагаад бичээд явна шүү. За Мишелийн ангийнхан лугаа харж байгаад бусдын анхааралтай сонсно. Анхааралтай сонсно гэдэг маань бидний нэг эзэмшиж байгаа юу вэ? Чадвар. За 100%-аас 60 буюу 60
За. Энэ зүүн усны 12 буюу 12%. За дараагийн баг. Энэ зүүнний хасны буюу 28%. Харуулж байгаа. Энэ зүүнний 6 буюу 6%. Зөв байна уу хүмүүстээ бусад багийнхан үнэлт өгнө. Тэгээд зүүн усны 6%. Зөв эснэ мэдрэх үү? 106. Юу гэж хэлсэн? 106 хэсэг нь 6%. За, танай баг. Энэ зүүнний 170 буюу 79%. энэ зүүнний 64 буюу 64%. За, танай багаас. Зүүнний 8 буюу 8%. 108 буюу 8%. Энэ зүүнний 10 буюу 7%. за, танахаас. Энэ зүүнний 39 буюу 39 ба 39%. За, Энэ зүүнний 34 ба 34%. за, танах. Энэ зүүнний 58. Юу гэнэ? 158 буюу 158%. Юу гэж хэлэх вэ? За, миний хоо захиж босч байгаа хэл. Энэ зүүнний 58. За, зээдэ туслая. Энэ хэдэн хэсэг вэ? 158 хэсэг. 158 хэсэг чи ямар бодрогаагаар илэрхийлж байгаа вэ? Энгийн бодрогаагаар. За, тэгээд 100%-тай бодрогоо маань 58 хэсэг нь 58%. Энэ зүүнний 36 буюу 36%. За, сурчих. За. Эндээс одоо нэг дүгнэлт гаргая. Сая бид нар ямар бодрохайг процент руу шилжүүлв? Энгийн бодрохайг процент руу шилжүүлсэн. Яаж шилжүүлсэн бэ? Өртөрийн нөөцтэй процент руу За, өөр хэлэх юм байна уу? Энгийн бодрохойгоо хийсэн үйл ажиллагаагаа бодно. энгийн бодрогоо нөө өртөрийн заавал 100 болгож нөө процент руу шилжүүлсэн. За, эдний хоёрын үг нь сая зөв байсан уу? Алдаа гарсан уу? Алдаа гарсан. Хин засварлах уу? За, Юу? Яагаад ингэж зүүнний 12% байгаа гэхээр нөгөө нэг зүүнний 1 хэсэг 1%-тэй тэнцэж байгаа учраас зүүнний 12%-тэй тэнцсэн. за бид нар эхлээд 100%-тай энгийн бодрохоо авсан уу? Үгүй. Ямар хуваартай энгийн бодрохоо авсан? 40%-тай энгийн бодрохоо авсан. Тэгтэл сая яасан бэл дараа нь? 100%-тай болгосон. Энгийн бодрохоогоо яадаг байх нь уу? Багш нэр гэдэг нь заавал нөгөө хувийн тодорхойлолт ингэж Энгийн бодрохоо яасан? Хуваарийг 100%-тай болгож иж яасан? Юунд шилжүүлсэн? Процент шилжүүлсэн. Одоо хүүхдүүдээ өөрсдийнхөө авсан хэрэглэгдэхүүнийг хар. За, харснаа. Тэгвэл багш нь энэ хэрэглэгдэхүүнийг өргөлөө. Үүнийг уншия. Юу гэж унших? За, дэвтэртээ бичээрэй 120. Бичсэн. Үүнийг ардын бодрохойгоор илэрхийлье. За, ардын бодрохойгоор яаж илэрхийлэх вэ? Самбар дээрээ бичээд өргөе. Ардын бодрохойгоор.
За бүгдээрээ зэрэг самбараа өргөх учраас бичсэн хөлтөд түрүү хүлээж байна. Харагдахаар том бичнэ. За самбараа өргөөрэй. Харъя. За энэ багийнхан хүүхдүүд рүүгээ өргөнө. Та нар зөв бурууг нь яах вэ? Шалгана. За 6 дугаар багийнхныг хараарай. Бусд нь зөв байна уу? Хамгийн ардлын тгийг арилгах хэрэгтэй. Яагаад арилгаж байгаа юм? Өөр тайлбарлах юм байна уу? Яагаад тгийг арилгаж байгаа? За. Тэг бүгд зооны хоёр тэг бүгд 12-ын тэнцүү. За эдний багт буруу хийсэн хөлтөөс нь байгаагүй юу? За танах өргөт хараалаад хараа. За эдний багийг дүгнэе. Зөв байна уу? Буруу байна уу? Зөв байна. Зөв байвал бид нар дандаа дохоогоороо үзүүлнэ шүү. За тэр багийг харуулаарай. Би бинийгээ үнэлж сурнаа. За эдний баг зөв байвал за эрхийн өрөөгөө өргөж байна. Ихсэн. За танай багийг бусдаа харуулна. Бүгд зөв байна уу? Хараарай. За зөв байна гэж байна. Танай багийг. За ихсэн. За танах бүгдээрээ юу гэж хэлсэн? Тэг бүгд 12 гэж үтсэн. Одоо нааш анхаарна. 120 маань хэдэн процент үлээ? 20%. Тэгвэл одоо яасан? Бид нар ардын бодрохаар шилжүүлсэн. Ардын бодрохаагаар илэрхийлж байгаа тохиолдолд яаж процент руу шилжүүлдэг байх нь вэ? За. Ардын тгийг авчихна. За хэдэн процент гаргах ёстой бэ дээ? 20% гаргах ёстой. Яаж 20% гэж гарсан юм болоо? За ажиглая. Яаж 20% гарсан юм бол? Яасан бэ? За өөр яасан? Майтрахуу 100 үржүүлсэн юм шиг байна гэж чинь. Үржүүлээд үзье л да. Гарах уу? Яг түрүүний нэр нь одоо 20 Тэг бүгд 12-ыг 100 үржүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан. За үржүүлэхээр яав? Энэ дүрм яаж үржүүлдэг вүлээ? Бүгдийн цэг айлгаар тийшээгээ үү? Баруун гар тийшээгээ шилж гин. Тэгэхээр 20%. За дахиад нэг дадлага дээр ажиллая. Энэ бидний гаргасан дүгнэлт зөв байна уу? Биш байна уу? За энэ самбар дээрээ ардын бодрохаагаар бичиж. Арав хэд вэ? 14 байна. За яаж ардын бодрохаагаар илэрхийлэх юм болоо? Ингээд 10, ингээд 4. Ардын бодрохаагаар илэрхийлээд самбараа өргөе. Бүгдээрнгийнх нь хариу хэд гэж бичсэн байна? Тэг бүхэл 114 гэж өчжээ. Энгийн бодрохаагаар бол хүүхдүүдээ 114. 114 нь хэдэн процент вэ? 14%. Тэгвэл 114 нь хэдэн процент вэ? Хэлээрэй. 14%. Энэ муу яаж гарч юу? Хараарай. Бас л яасан байна? 100 дахин ихсгсэн байна. За энийг уншия. 10, 20, 30, 40, 50, 60, 63. За тэг бүхэл 163-ыг процентээр илэрхийлье. За хэдэн процент вэ? 63%. %63%-ыг яаж илэрх гаргасан?
Ардын бадрахаг 100 үржүүлсэн. Тэгэхээр дүгнэлт гаргая. Ардын бадрахаг процент шилжүүлэхдээ яаж шилжүүлдэг байх нь вэ? Их сайн. 100 дахин x гэж гаргадаг байх нэ. Тэгвэл дандаа 100%-тай бутархаануудыг процентоор шилжүүлээд идэх юм болов уу? Тэгэхээр үүнийг батлахын тулд бүгдээрээ бас нэг дадлага ажил хий. Эндээс хүүхэд болгоно нэг дугуй авнаа. За нэгийг авчих хурдан дараагаарай. Хурдан дараач юм бэ? За илүү гасна годоо тавьчих нь. За багшийнхаа асуултыг сонсон. 2-1-ийг нь илэрхийлээрэй. 2-1-ийг нь илэрхийлээрэй. За өргөд 2-1 нь аль вэ? Харъя. 2-1, 2-1. Хүшээ. Бүх 2-1-үүд тэнцүү байна уу? Хэмжээ надлах юм. Үгүй яагаад үгүй байгаа юм ба? Өөр хэмжээтэй байгаа учраас том жижиг байгаа учраас. За. 2-1. Дэвтэртээ бичнэ. 2-1. Энэ 100%-тай бутархай мөн үү? Биш. Цаатаа үтсэн хичээлээ батчихад энэ 2-1-ийг процент руу шилжүүлж болох болов. Цаач батараа гараа өргөн. Их хурдан сэтгэж байгаа хүмүүс маш сайн байна. 2-1-ийг процентаар хийх юм болоо. За минь хөлж. Нэгдүгээрт үтсэн дүрмээрээ яах нь 100%-тай болохын тулд 50 дөржүүлж болно. Тэгэхээр хэдүү 100-ны 50 буюу 50%. Их сайн. За өөр нэг арга бас үзье. Өөр яалаа? За. Яаж энэ 50% гарах вэ? 2-1 гэдэг чинь 100 2 туваагаад 1 төржүүлээд 50. Нөгөө хэсгийн бодлого руугаа шилжүүлсэн үү? Энэ маань бүтнээрээ байвал яасан гэсэн үг үү? Ийм бүтнээрээ байвал хэдэн хэсэг байна вэ? Нэг бүтэн. Нэг бүтэн маань хэдэн хувь билээ? 100%. Тэгвэл 2-1 нь гэхээр 100-га 2 таваагаад яасан? Тэгээ яасан? 50% гэсэн үг. За өөр бас арга байгаа шүү дээ. Ардын бодрохоор шилжүүлж болох болов уу? Энэ л гар өргсөн байна. За бацаад. Ардын бодрохоор яаж шилжүүлдэг вүлээ? Нэгийг 2 суваахаар хүртэрийг хуваартаа нэг сайн математик хэлгээр хэллээ. Энэ маань хэд вэ? Тэг бүхэд 15. За. Одоо энийг процент руу шилжүүлэхэд яах вэ? Ардын бодрохыг бэ тийм үү? 100 дахин хэсэг нь гэдэг маань хэдээр үржүүлнэ гэсэн үг үү? 100 үржүүлээд хэдэн процент вэ? 50%. Их сайн. Одоо хүүхдүүдээ 4-1-ийг үзүүлье. 4-1. Самбар дээрээ 4-1 маань хэдэн процент вэ? Дөрөвний 1 маань хэдэн процент вэ? Самбар дээрээ бичнэ. За хамгийн түрүүнд энд Эрдэнэ аяр дууссан байна. Энд инхмаа дууссан байна. За үргэлээ. За энэ багийнхан дандаа 25% гэж гаргаж. Энэ багийнхан 25%.
25%. За харъя. За зарим нь жоохон хоцрох шиг боллоо. 25%. Одоо бүгдээрээ самбар дээрээ багшийн дэвтэр дээрээ бичиж 4-1. Та нар энийг ямар аргаар процент руу шилжүүлсэн бэ? Удаан. Нэгийг 4 хуваагаад тэг бүхэд 125 гараад тэг бүхэд 125-ыг 140-ээр 25% гаргаж. Өөр бас яаж болох вэ? 140 За, өөр гайхалтай. 25 дөржүүлэх нь ямар өчтэй юм? Зүйтэй 100%-тай болгоод 125 маань 25%. За. Одоо тэгвэл хөгтөдөө 25% тийг 10-ын бодрохоор шилжүүлж болох болов. За, нэг хийгээдтэй. За. Тий. 25%-ийг 10-ын бодрохоор шилжүүлье. За, өргөчхий. За, болсон хүмүүсийг нь хараад хэ. За, өргөдөлтөө хэд гаргасан? За, эндээс дүгнэлт гаргана. Хүмүүсээ тэг 125-ыг яаж гаргасан бэ? Тэг бүхэл 125. Инх баяр. Дахиад чанга хэлдэ. Зөв. Тэгвэл бид нар сая юуг юуруу шилжүүлсэн? Бүтэн өгүүлбэрийн хэлэх процентыг 10-ын бодлогоор шилжүүлэхэд яаж шилжүүлдэг байх нь вэ? Анар. Мөн үү хөөе. За өнөөдрийнхөө хичээлийг нэгтгэн дүгнэе. Буцаад энэ дэлгэц рүү харъя. Бид нар өнөөдөр ямар чадвар эзэмшин гэсэн. За нэгдүгээр бодрохайг процентд шилжүүлж сурна. Яаж шилжүүлдэг вэ? Гараа өргөд хэлье да. Бодрохайг процентд яаж шилжүүлдэг вэ? Чингүн. Бодрохайг таа 100 төрчүүлж. Ямар бодрохай 500 төрчихсөн? Энгийн бодрохайг 100%. чанга миний хөө 100%-тай олгочихвол процентыг шилжүүлнэ. за нэгдүгээр арга нь тэр. Өөр. За инхмаа. 100%-тай болсон энгийн бодрохайгаа ардын бодрохайг шилжүүлнэ. Тэгээд ардын бодрохайгаа процентыг шилжүүлнэ. Процент руу ардын бодрохайг процент руу яаж шилжүүлдэг гэсэн дүгнэлт маань? Оо 100 дахин ихсгэн. Тэгвэл хоёрдугаар чадвар маань юу вэ? Процентыг бодрохайд яаж шилжүүлдэг вэ? За хэлээрэй. Бүгдээрээ зэрэг хэлье. 100 дахин болсон. За болсон. За өнөөдөр бид нар чадвар эзэмшсэн бэ гэдгээ өөрсдөө нэг үнэлэх гэж байгаа юм. За нэг цаас авчихаарай. Тэгтээ хуучин шигээ би өөртөө маш сайн ойлголоо. Гоё хичээл боллоо гэж бичихгүй. Яг багшийнхаа зааврын дагуу хийн шүү за. За одоо эхлээд нэрээ бичих хүүхдүүдээ дээдлэлтэн. Нэрээ бичих. За илүү гасныхаа орчих юм нөхөө. Тэгээд одоо багшийн самбар дээр ямар бодрохай бичсэн байна? 5-3. 5-3-ыг процент руу шилжүүлье. 5-3. 5-3 маань хэдэн процент вэ? Боцсон хүмүүсд нь дохиогоо өргөд багштай харуулдаг байна. За гараа өргөд байгаарай. Бүгдийг нь дуусны дараа дараагийнхаа бодлогоор орчих байгаа юм. За дууссан. Дууссан. Одоо өөрсдөө үнэлэх гэж байгаа юм. Энэ дэлгэц рүү хараад маш манай ангийнхан шудраг тийм үү? За 60% гэж таарсан бол зөв тэмдэг тавина. Хэрвээ таараагүй бол
Багшаа таалсан гэж харахгүй. Буруу гэж байвал буруу гэж зурчихна. За дараагийн бодлогоор оръё. 155. Үүнийг процентоор илэрхийлээрэй. За дуусна гараа өргөд байна. За болчихсноо. За таалсан нь өөрийгөө зөв. Буруу бол буруу. За 3 дугаар бодлого. Одоо ямар бодлогыг гарав? Ардын бодлогыг юу руу шилжүүлэх гэж байгаа? За дуусна гараа өргөд байна. За дууссан бол багштай мэдэгдээрэй. Дараагийнхаа бодлогыг бодоход бодно шүү дээ. Ардын бодлогыг процент руу шилжүүлэхэд ямар дүрмтэй шилжүүлдэг гэдэг. Бид нар энэ самбар дээр дүгнэлт гаргасан тийм ээ. За дуусна. За таарчээвэл зөв. За дараагийнх нь. Одоо юугаар илэрхийлэгдсэн мэн одоо? 85%. Үүнийг юуруу шилжүүлэх вэ? Ардын бодлогоо руу. За таарчээвэл зөв. За одоо дөрүүлэнгийн зөв батсан хөлтөд гараа өргөдөө. Дөрүүлэнгийн зөв батсан хөлтөд энд авчираад 8. За цувраад аштайхан. Биш энд. Өрөө авчиж. Оо. За. Бэжгээр барьж багш сүлд нь нагаад гээ за. За яг бодно. За нааш ингээ хамаагүй яахгүй. Дөрүүлэнгийн зөв бодсон хөлтөд. За өөртөө наагаад байгаа ингээд аштайхан. Зайг нь одоод. 3-ыг зөв бодсон хөлтөд энд нь наа. За бач. За 3-ыг зөв бодсон хөлтөд энд. 2-ыг зөв бодсон хөлтөд. Байхгүй юу? 1-ийг зөв бодсон. За аяа зүгээр. Одоо энэ чинь нийт олон цагийн хичээл учраас маргааш дахиад сурчихна. 2-ыг зөв бодсон хүүхэд байхгүй ерөөсөө 1-ийг л зөв бодсон хүүхэд ганц байгаа юм байна тийм үү? Тэгэхээр одоо ингээ харъя. Манай ангийнхан энэ хичээлийг ойлгосноо? Ойлгосон. Одоо дохоогоо аваад өөрсдөө өмнөлий. Өнөөдрийн хичээлийг би ойлголоо гэж байгаа бол ямар дохоо? Ногоон дохоо. Нэг асуух зүйл үлдсэндээ гэж байгаа бол ямар дохоо? Шаар дохоо. Ерөөсөө би ойлгосонгүй гэвэл улаан дохоо. Танаа ширээнийхэн дохоогоо өрөхгүй байгаа юм уу? За тэгвэл хурууныхаа дүрмээр өргөж болно шүү дээ. За сайн бол яг ойлгосон бол эрхээ өрөөгөө өргөн тийм ээ. За болгоч. Студентийн өгөгдөлтэй өгүүлбэртэй бодлого. Энийг яаж бодох вэ? Нэг ажиглаадах. Энэ бодлогын тухай бид нар маргааш хичээл дээр үзэх юм байгаа юм. За яаж бодох вэ? Багшаа гэж шахахгүй. За бүгд. За. Яагаад тэгж байгаа юм болоо? 100 хуваагийн учир юу яа? За. За. Зөд хуваагийн учир юу яа? хуваагаад зөв. Үржүүлэн 100 хуваагийн учир нь 100 хуваасны нэг хэсэг нь хэд оногдож байна гэж үзэх нь тийм ээ. Өнөөдөр бол энийг үзэхгүй яах нь вэ? Хэзээ үзэх нь вэ? Маргааш буюу дараагийнхаа хичээлээр бид нар үзэх нь тийм ээ. Тэгээд өнөөдрийнхөө энэ хичээлээс яах нь вэ? Илүү баттгаад сураагүй зүйлүүдээ сурах нэ. За одоо сүлд нэг дүгнэж хий. Ардын бодлогыг процент руу шилжүүлэхэд яадаг вэ? 100 дахин ихсэн процентыг ардын бодлогоор шилжүүлэх багасгана. Гэрийн даадгуурт. Энэ хоёр чадвар дээрээ 10 яах юм? 5
Жишээ олоод яах нь бодоод шилжүүлээд ирнэ. Альсан? Ашигаас нэг юм Оруулчаа. За миний хүү. энэ аргуудаар бүгдээр нь таваар нэг таваар. Тэгээ нэгийг 5-аар. За. За босоод. За, хичээл амжилттай оролцсон ангийнхаа хүүхдүүдэд баярлалаа. За, найз нартаа баяр хүргэе. За, босоо.